байцгаана уу? Энэ удаагийн хичээл Монголын талаарх Манжчин гүрний бодлого өөрчлөгдөв буюу шинэ засгийн бодлогын тухай орох болно. За энэхүү хичээлийг үзснээрээ бид бүхэн Монголын талаарх Манжчингийн бодлого өөрчлөгдсөн болон монголчууд тусгаар тогтносон төр усаас сэргийх тэмцлийн урьдчилан нөхцөлийг бүрдүүлсэн ойлгох болно. За бүгдээрээ энэ зургийг харцгаагаарай. За энэхүү зурагт бол тухайн үеийн нөхцөл байдлыг дүрслэн үзүүлсэн байдаг. За хэрвээ энэ бүхэн уран сайхны гэтрүүлэг биш үнэн бодит явдал байсан бол монголчуудыг ямар хувь зүй хүлээж байсан бэ? За харагдаж байна тийм үү? Одоо томоохон ноёдууд ингээд ард түмний эд баялагийг ингээд гартаа хатгаад авж जैन. Харин доотлолт нь хятад булан манж гаралтай тийм хувцастай иргэд монголчуудыг одоо дарлан зовоож байгаа тийм байдлаар төрслөн үзүүлсэн байна тийм үү? За одоо бүгдээрээ шинэ засгийн бодлогын тухай үзье. За Манжчин улсын төрийн бодлого өөрчлөгдсөн монголчуудын нутаг орны байгаль, аж ахуй, амьдрал, шашин соёлд сөрөг нөлөө үзүүлэхэд хүрсэн байдаг. За яагаад өөрчлөгдсөн бэ гэвэл Манжчин улсад харт амхны их дайн гарсан. За энэхүү харт амхны их дайн ямар учиртай дайн гарсан бэ гэвэл гадаадын орнууд Манжчин улсаас худалдаа авалт хийх болон Манжчин улсад альва өөрийн бүтээгдэхүүнийг зарах хоёр одоо худалдааны тэмцэл нь маш их алдагдaltaй байсан байдаг. Хятад улс тэр худалдаан дээр хашиг гаргаж ирсэн. За тийм учраас энэ хүү одоо алдагдлыг гадаадын Европын орнууд болиулахын тулд тэнцвүүлэхийн тулд харт амхийг хятадд маш хэмжээгээр зарж эхэлсэн байдаг. За ингээд харт амхийг маш хэмжээгээр хятадд зарснараа хятад орн тэр чигтээ харт амхыг живж эхэлсэн. За ингээд Манжийн төрөөс үүнийг үгүй хийхин тулд томоохон дайнуудыг хийсэн байдаг. Гадаадын томоохон орнуудтай. За энэ дайн хятад Манжчин улс өөрөө ялагдсан. Бүр 2 удаа ялагдсан. За ингээд одоо энэ хүү дайны маш хэмжээний их төлбөрт унсан байдаг. Энэ хүү төлбөрийг гаргуулахын тулд бүх одоо Манжчин гүрний нутаг дэвсгэрт байгаа бүх одоо боломж бололцоо мөнгөний нөөцийг бүгдийг гаргаж энэ хүү өрийг төлөхийг зорьсон. За ингэснээрээ өөрийн төрийн бодлогоо өөрчилж монголчуудын нутаг дэвсгэрээс одоо монголчуудад Монгол нутагт тариа тариулахгүй гэдэг байсан, Хятад иргэдэд тариа тариулахгүй гэдэг байсан бол боловч Монгол тариа тариулахаар болж Монголоос одоо авах аль бүрийн хэмжээг өсгөх гэх мэтээр ингээд Монголоос гарч болох юу л вэ? Бүхнийг авахыг зорьсон ийм бодлого байсан гэж хэлж байна. За ингээд Хямралаас гарахын тулд шинтгэлийн бодлого хийж болсон. Ингээд Монголыг Хятадаас тусдаа байлган захирах бодлого үндсээрээ өөрчлөгдөж нэгэн цул болгож Хятадын нэгэн мууж болох бодлого баримтж гисэн байна. За ингээд 1907 онд Манжийн төрөөс Монголын хошуудын талаар тусгай судалгаа хийхээр болсон. За үүнд одоо Манжийн төрөөс Монгол ноёдуудаас за танай нутагт ингээд байгаа бүх одоо нөөц болон баялагууд одоо бүтээж үйлдвэрлэж болох үйлдвэрлэлүүдийн тухай юу байна гэсэн асуулгыг явуулсан байдаг. За энд юу байсан бэ гэвэл Хятад иргэд ба монголчуудын тарианы газрын хэмжээ, тарьдаг тариа, хатарсан газрыг сэргээж Хятад иргэдээр хагалбарлуулбал болох хэсэх амун сул газрыг тодорхойлох. За ингэснээр Хятад иргэдийг Монголд маш их олноор нь оруулж ирэх одоо эхлэл тавьсан гэж болж байна. За томоохон одоо нэр хүндтэй уулуудад ямар төрлийн мод ургадаг вэ? Хөндлөн гул тийшээ хідэн газар түүнийг яаж өсгөн тарих? Тэр модоор юу үлдэж болох? Хаашаа тээвэрлэн худалдаж ашиглаж байгаа хэсэг болон албан худалдаа гаргаас ямар болох тухай асуусан. За мөн тайж, хар зардыг адуулан тэжээсэн 4 зүйлийн мал хид хичнээн бэлчээр нь бүгд хэдий газар болох ямар мал хид хичнээн өвс ус дагаж нүүж нутаглах мал адуулах бордож тэжээх аргыг тодорхойлох. За ингэхээр монголчуудын эрхэлдэг нүүдлийн мал аж ахуйг Хятад иргэдээр эрхлүүлэх. За хэрвээ одоо монголчуудаар өөрсдөө эрхлүүлж хэлэхэд хэрэг хэмжээний их нөөцийг Хятад орн руу гаргаж болох вэ гэдгээс мэдхийг зорьсон байна тийм үү? За мөн ой мод уул нуруунд олон зүйлийн гөрөөс бий хэсэх. За ямар хүмүүс тэдгээрийг агандаг, тэргүүлсэн хүн байдгүй, ангаас олох, орлого, хэр зэрэг агнах аргыг тодорхойлох. За ингэснээр Монгол нутагт байгаа томоохон хэмжээний төрөл зүйлийн амьтдыг агнаж, тэдгээрийн ашиг шимээр за мөн дайны төлбөрийг хийх зорьсон байна. За мөн малын арьс шир, унгасноос яс иврийг ашиглаж боловсруулах үйлдвэр нээвэл ямар болох тухай. Гэхдээ үүнийг бол монгол хүн ажиллахгүй байсан. Ажиллахад хятад хүн ажиллуулж баялаг нь бүгд хятад руу гарах байсан учраас тухайн үед бол монголчуудын хувьд бол одоо босол бидэнд ашиггүй бид үндэсний аюулгүй байдал одоо аюултай тийм үйл явдал болсон. Харин одоо бол Монгол улсад ийм арьс шир боловсруулах унгасноосыг одоо ашиглаж боловсруулах үйлдвэр нээх бол маш ашигтай. Одоо
бид бүхэн жилд 10 сая мал гаргадаг. Хэрнээ түүнийхээ түүхийдэг огт ашигладаггүй. Одоо ингээд илжрүүлээд имэйл цах дээр ингээд үгүй дуусгаад ингээд юунд ашиглаж чаддаггүй хийчихдэг. За гэтэл энийгээ бид бүхэн боловсруулах юм бол маш их хэмжээний баялагийг бүтээж Монгол улсын хөгжид хувь нэмэр оруулах чадах юм аа. За энэ бүхний та нар бас хувийн ухаанд тунгаагаарай. За мөн ямар зүйлийн ашигт мартмал хаана байдаг, түүнийг ашиглаж байгаа хэсэг цаашид яаж ашиглах тухай. За энэ дээр одоо нөгөө Монгол орны алт болон мөнгө, цэсийн ордуудыг ярьж байна. За давс нуур биесэх ямар төрлийн давсыг хаашаа тээвэрлэн худалдах, давс нуурын талбай хичнээн газар болон хятад монгол хүмүүс ашигладаг бол ямар үнэ гайлтай байдаг. За давс нуур гэдэг нь бол одоо Ус аймгийн давс сум, за мөн өөр одоо сангийн далайн нуур гэх мэт томоохон давстай нуурууд байсан. За эндээс давсыг олборлох, гар аргаар олборлон авч хятад руу гаргадаг байсан. За гэх мэт ингээд маш олон одоо асуудлуудыг монголчууд тавьсан. За мөн аймаг хошуудад хэдэн өртөө байдаг. Тэргээр ажилдаг хүмүүсийн тоо зардал зүйтгэл хичнээн байсан. За ингэснээр мөн маш хэмжээний орлогыг олохын хажуугаар за мөн урд нь ингээд яадаг гэсэн одоо зарлага гардаг байсан зарлага танах бодлогыг барьсан. За одоо эндээс харж өртөөнд ажиллаж байгаа хүмүүс цалин өгдөгөө. За ингээд өртөөнд ажиллаж байгаа хүмүүсийн тоог цөөлөд мөн цалиныг багасгах бодлого барьсан. За мөн аймаг хошуудын нутаг зах зааг хаашаа ямар газараар хил нээлдэг, гадаад улстай хил залгадаг хэсэг тухай. За тухайд Монгол улс бол Оросын хаант улс болон Манчжин улстай хил залгадаг байсан тийм үү. За худалдааны иргэд хэд байна? Өөрөн хаашаа хурж буй хэсэг, ямар газар гадаадын хүмүүс голлон худалдаалдаг болон худалдуул ашигтай цаашид худалдаачдыг хэрхэн ирүүлэх тухай. Хятадын айл мужаас худалдаачин цэрэг иргэн ирэхэд тохиромжтой их зам буюу яаргавчлан төмөр зам байгуулвал хаанаас залгаж тавих зэрэг байцаасан байна. За эдгээр байцаалтад засаг захиргаа шин шүтгэхийн талаар төлөвлөж байсан арга хэмжээ тусгадаг боловч Чин улсын төрөөс тунгалсан шин засгийн бодлогын үндсэн агуулга нь багтсан байдаг байна. За одоо бүгдээрээ Манжин төрөөс Монголын талаарх бодлого өөрчлөгдөх болсон шалтгааныг одоо харцгаая. За үүнд Манчжин улсын зах хязгаар орныг гадаадынханд алдахгүй тулд газаргүй тариачин хятад иргэдээр дүүргэж асуудлыг шийдвэрлэхийг зорьсон. Юу гэвэл тухайн үед Монголд Орос болон Герман, Америкийн худалдаачид маш ихээр ирсэн байсан. За ингээд эдгээр одоо худалдаачдыг Монголд Монголыг одоо ингээд Монголд бий болох нөлөөгөө багасгахын тулд хятад иргэдээр дүүргэж тухайн үед монголчуудын хүн ам бол нэг 500 мянга орчим байсан. За тэгэхээр хэрвээ магадгүй 1 сая хятад иргэн орж ирсэн бол Монгол улс ерөөдөө бол Монгол байхгүй та хятад хүн болно гэсэн үг тийм үү. За нутгийн баялагийг ашиглахын тулд нээлттэй болгох, дайны төлбөрийг төлөхөд нөөц бололцоо бүрэн дайчлах, манж нарыг уусгасан хятад түшимтийн бодлогоор хятад биш үндэснийг хүчээр устгах зэрэг одоо бодлогыг баримталж ирсэн байна. За жишээ нь Манчжин улсаас хаант Орос улсын нөлөө ихсэж байсан нөхцөлд Монголыг хятадын дотоод муж болгохын тулд урдын уламжлалт бодлогоо өөрчилсөн байна. Үе болон хятад тариачдыг Монгол газар ирүүлж, газар хаглуулж, тариулахын ирээдлээр нүүлгэн шилжүүлэх болсон. За энэ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд 1906 онд Бээжин хотноо нүүдлийн иргэдийн хэргийг эрхлэх хороо байгуулан Монгол Оросын хилийн дагуу нутагт хятад тариачдыг ирүүлэн суурьшуулж эхэлсэн байдаг байна. За ингээд монголчууд аж ахуйн орлого, төлөө мод болон бусад тээврийн зүйлээс гайлгарж эхэлсэн байна. Энэ бүхэн монголчуудын дургүйслийг зүй ёсоор төрүүлж байсан. Ийм учраас тэргүй харгас бодлого монголчууд үндсийг таслах, шашныг устгах бодлого хэмээн одоо үзэжсэн байдаг. Бидний одоо үндсийг таслах нэ, монгол хүн гэж байхгүй болох нэ. За ийм учраас одоо ингээд бид нар тэмцэх хэрэгтэй байна. Ингээд улмаар язгуурын ёсоо журамлах хүрээнд дор манжин дэрэг эсэргүүцэн босож тусгаар тогтнолын төлөө тэмцэж эхэлсэн байдаг байна. Ингэснээрээ шин засгийн бодлого нь манай ард түмний тусгаар тогтнолын төлөө тэмцэх тэмцлийн очийг бадраасан ийм үйл явдал гэсэн байна. За ингээд анхаарал хандуулсан явдал баярлалаа. Баяртай.